Өнөөдрийн бүлгийн хурлаанаар улсын их хурлын дарга ерөнхий сайдын мэдээллийг сонссноос гадна 2016 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн 2 дахь хэлцүүлгийг биелэх асуудлаар хэлэлцжээ. Мөн засгийн газар бүгд найрамд хятад улстай экспорт импорт банкнаас авах нэгдэх бом ам долларын зээлийн ерөнхий хэлцээрийн төслийг бүрэн хэлэлцэж дэмжсэн байна. Тус зээлийн 703 сая орчим ам доллараар эгийн голын цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болжээ. Өнөөдөр эгийн голын төслийн урьдчилсан ажил хийж байгаа дэд үтсийн асуудлууд дээр концессор үйл ажиллагааг эхлүүлээд явж байгаа учраас энэ концессор хийж байгаа ажлуудаа 15%-тай шингээж засгийн газараас хүлээсэн үүргээ биелүүлье гэсэн ийм чиглэлтэй явж байгаагаа сая засгийн газараас танилцуулаа. Мөн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Арс намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд одоогийн байдлаар гар үсэг зурах асуудал дээр явж байгаа юм байна. Мөн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Арс намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд одоогийн байдлаар гар үсэг зурах ажил дээр явагдаж байгаа юм байна. Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахад 50 гаруй гишүүдийн гар үсэг шаардлагатай юм. Тэгэхээр бол Арчилс намын бүлэг бол үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн төлөө байгаа гэдгийг аль биесээр илэрхийлье. Одоогийн байдлаар бол гарын үсэг зурах асуудал явагдаж байгаа гэдгийг бол ажлын хэсэг мэдээлж байгаа. Ажлын хэсгийн мэдээлэлээр бол үндсэн хуулийн өөрчлөлтөнд оруулахад 50 хэдэн гишүүний гарын үсэг хараахан бүрэн цугларч амжаагүй байна. Тэр дундаа Монгол Ардын намынхан бол доогоор гарын үсэг зураагүй байна гэсэн мэдээллийг үл өгсөн. Одоогоор үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Монгол Ардын намын нэг гишүүн гарын үсэг зураагүй. Монгол Ардын нам үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд бэлэн байна гэж ам дээр ярьж байгаа боловч ажил хэрэг болох дээр гарын үсэг зурж дэмжихгүй байгаа хэмээн бүлэг байр сууриа илэрхийлжээ.